Тэгээ эхнэр бол одоо найз нөхдөдөө гадуур жоох ууж идчихэд гэртээ орж байгаа. Ороод нөхөртөө агсан тавьж байгаа. Гэхдээ нөхөр нь одоо агсан тавиад гэрээсээ гарна орно гэхээр нөхөр нь хязгаарлсан тий одоо согтуу байна болохгүй гэд гэртээ амар гэдэг байдлаар шаардлага ингээд тавьж явах явцад эхнэр намаа гарахгүй байх гэдэг шалтгаанаар цагдаа дуудаж байгаа. Нөхөр маань намайг одоо гэр бүлийн хүчирхийл үзүүлээд байна гэд. Тэгээ цагдаа ирээд нөхрийг аваад явах гэхээр нөхөр ирүүл. Эхнэр согтуу. Гэхдээ эхнэрт одоо согтлын зэрэг нь ямар байна гэдэг тогтоохгүй. Гомдол гаргасан хүн эмэгтэй эхнэр нь учраас эхнэрт бол ямар ч асуудал байхгүй байна л гэж ойлгоод байгаа. Тэгээ нөхөр нь ирүүл гэртээ ингэ байж идэг. Нөхрийг ингээд ирүүлжүүлэх гэхээр болохгүй. Тэгээд ямар ч үсэн тэр цагдаагийн хэлц дээр авчиад ингээд шүнжэнгөө суулгацсан ба. Тэгээ манай өөрчлөлөгч ингээ орой шүн яриад одоо намайг ингээд нэг талаасаа залхаан цэрлүүлээд эрүүлжүүлэх гэхээр эрүүл хүн учраас болохгүй. Тэгээ маргааш өглөө болтол тэр нөхрийг одоо тэр цагдаагийн байгууллага дээр л одоо эрүүдийн шүүгэл байлгах гэсэн юм санаа зорилгоор л асуудал хандсан байсан. Тэгээд яг орой очиод авсан. Тэгээд тэрэн дээр одоо жишээлбэл шүүх тогтоохгүйгээр одоо тэр манай өөрчлөлөгч 14 хоног өгсөн л дөө. Гэр бүлийн хүчирхийлэл үйлчлэсгэн тогтоогдоогүй зөвхөн хохирогчийн дуудлага мэдүүлгээр ерөөсөө ам мэдүүлдэг. Тэнд одоо ямар нэгэн зураг авсрахсан юм байхгүй, тий? Гэрч байхгүй.